За өнөөдөр 4-5 сарын 18-ны өдрийн бичлэг оруулахаар бэлдсэн байгаа. За ертөнцийн нэгдэл ба дээд амар амгаланд хүрэх гэсэн санскритээр утсан орчуулга нь ийм утгатай юм байна. Тэгээд Васиста айлд чинь Рама минь ертөнцийн уусан нэгдэх болон дээд амар амгаланд хүрэх тухай энэхүү сургаалыг болгоон сойрох нь уу? Энэхүү зах хязгааргүй мэд харагдах ертөнцийн үзэгдэл нь яг л багнаар тулж тогтоосон барилга байгууламж шиг ариун бус буюу хаалтан дотор раажас буюу хөдөлгөөнт болон мунхаг буюу хаалтан дотор тамас буюу идэвхгүй төрөлтнүүдээр тижээнд тэтгэгдэж байдаг юм аа. Харин могоо хуучин арьсаа гуйжуулаад хаягдтай адилхан ариун мөн чанартай эрдэм мэдлэгтэй хүмүүс энэхүү ертөнцийн үзэгдлийг төвөггүй хөнгөнөөр орхин оддгоо. Ариун буюу сатва мөн чанар нь дээр суурилсан үйлдэл хийдэг хаалтан дотор раажас хүмүүс амьдралыг зүгээр нэг механикаар өнгөрөөдөггүй бөгөөд харин энэхүү ертөнцийн үзэгдлийн уг гарвал мөн чанар нь юу болохыг танин мэдхээр эрэл хийдгээ. Ийм эрэл хайгуулыг судар бичгийг зөвөөр судлах болон гэгээрсэн хүмүүсийн нөхөрлөл донд хийх үед Дэнлүүний гэрэлд бүх зүйл тодрох мэт үнэн мөр тодрон харагдаж дотоод сэтгэлд цэвэр тунгалаг ойлголт төрдөг юм аа. Энэхүү үннийг хүн өөрөө өөрийн дотоод эрэл хайгуулаар олж хараагүй цагт үннийг жинхэнэ утгаар нь харсан гэж тооцдог юм аа. Тиймээс үнэн ба худал хурамгийн мөн чанарыг танин мэдхийн тулд эрэл хийж үнэнд өөрийгөө зориулах тун эхлэлд байгаагүй мөн тодорхой хугацааны дараа байха болох зүйлийг хэрхэн үнэн гэж тооцох билээ гэж асууж байна. Зөвхөн угаас байсан бөгөөд үргэлж оршин байх тэр зүйлийг л үнэн гэж тооцноо. Рама минь төрөлт бол сэтгэлийн буюу оюун ухааны зүйл ээ. Өвчлөлт хөгжилт ч гэсэн мөн сэтгэлийнх юм аа. Үннийг тод том руу харах үед сэтгэл өөрийн мөнхөг байдлаас ангижирдаг. Тиймээс судар бичгийг урдчлан судалж ариун мэдлэгтэй хүмүүстэй нөхөрлөж хүсэл шуналаас ангижрах замаар сэтгэлийг зөв шудрах замаар хөтлөх нь зүйтэй юм аа. Эдгээр зүйлүүдээр зэвсэгдсэн хүн төгс мэргэн ухаантай багш буюу гүрүү гин үлмийд сүгдэн шүтэх учиртай юм аа. Багшийн сургаалыг чин сүжгээр дагахснаар хүн айдмаар туйлын ариун түвшинд хүрдэг. Рама минь сэрүүн агаар орон зайг бүхэлдэн мэдэрдэг шиг жинхэнэ биег ариун эрэл хайгуулаар дамжуулан өөрийгөө биегээ олж харах тун гэж. Жинхэнэ биегээрээ олж харах тун гэж. Ус бүрэн тогтуун болоход усан доторх эс доошоо тунан үлддэг шиг үнний мэдлэгийг олж авсан хүний сэтгэл бүрэн амар амгалан дотор тогтдгоо. Энэхүү мэдлэгийг нэгэнд олж авсан бол тэр хизээч алдагдахгүй, алга болохгүй. Үнс нүрэн дотор аль байглаач алтны дархан түүнийг төвгүй олж хардаг шиг гэж харьцуулж хэлж. Үннийг таниагүй цагт төөрөгдөл байх болноо. Харин нэгэнт таньсан бол төөрөгдөл дахин гарахгүй. Жинхэнэ мөн чанар буюу биегээ үл таних нь таны уйтгар гунгийн шалтгаан. Харин өөрийгөө таньж мэдэх нь баяр баясгалан амар амгаланд хөтлөдгөө. Ингээд 5 сарын 18-ны өдрийн мэдлэг нь өндөрлж байна. Ингээд үрчлүүлээд 5 сарын 19-ний мэдлэг. Сэдв нь болохоор
бие болон мөн чанарыг ялгаж салгах гэсэн. Басиста үргэлжлүүлээд хэлж чинь бие болон жинхэнэ биеийн хоорондох төөрөгдлийг арилгаа. Тэгвэл та тэр даруй амар амгаланг олноо. Шавар дунсан цул алт шавраар хизээч бохирддгүйтэй адил жинхэнэ биеийн бие махбодоор хизээч сэвддэггүй юм аа. Би гараа өргөн тунхаглая. Жинхэнэ бие бол нэг хэрэг. Харин бие бол өөр зүйл. Яг л ус болон усан дээрх бадамжийн цэцэг хоёр шиг өөр байдаг юм аа. Гэвч хэн ч намайг сонсохгүй юм аа. Хөшүүн мэдрэмжгүй сэтгэл таашаалын хойноос хөөцөдөж байгаа цагт энэ ертөнцийн хуурмаг үзэгдлийн харанхуйг сарниулах боломжгүй юм аа. Харин хүн үүнээс сэрж жинхэнэ биеийн мөн чанарыг эрэл хийж эхлэх мөчид тэрхүү харанхуй тэр даруй арилдгаа гэж. Тэгэхээр тэр жинхэнэ одоо өөрийнхөө тэр биеийнхаа мөн чанарыг эрэл хийх гэж ярьж байна тий. Энэ болохоор одоо сат буюу үнэн гэдгсэн байна. Одоо санскритаар сат гэж байгаа шиг байна. Тэгэнгүүтээ хаалтан дотор үнэн гэж байгаа. Тэгээ энийг бол тайлбарлаж юм л да. Энэ нь хизээч өөрчлөгддөггүй, үргэлж оршдог зүйл. Бидний бие сэтгэл бодол өөрчлөгддөг ч цаанаа өөрчлөгддөггүй нэг зүйл байдаг нь бие гэж байна. За чит гэж хэлж байна. Хаалтан дотор ухамсар гэсэн байна. Энэ бол мэдлэг ба сэрхүү зүгээр нэг мэдээлэл биш, харин бүх зүйлийг мэдж харж буй гэрэл байдаг гэдэг чинь. За анандаа гэдэг чинь хаалтан дотор баяр баясгалан гэсэн үг юм байна. Тэгээд жинхэнэ биеийн мөн чанар нь өөрөө хайр ба аз жаргал юм аа. Тэгээд энэ бол одоо жинхэнэ бие юм аа гэдэг чинь. Тэгээд жинхэнэ бие бол ерөөсөө ингээд хураангуулад ингээд энд хэлэхэд энэ дээр байгааг ингээд хэлэхэд хязгааргүй амар амгалан, нэгт нь, хоёрт нь болцолгүй хайр, гуравт нь зүгээр л орцгүй юм аа гэж. Тэгээ үүнийг бол хайх хэрэггүй юм аа. Та өөрөө тэр хайраас бүтсэн гэдэг чинь. За ингээд болвол үргэлжилж байгаа нөгөө одоо жинхэнэ одоо биегээ ингэж одоо таних хэрэгтэй, сэрж ухаарах хэрэгтэй гэсэн тий. Тэгээд жинхэнэ бие нь яг юу юм бэ гэнгүү саяны ингэ хэлсэн энэ өгнөд байгаа. За тэнгууд энэ ингээд үргэлжлэн болохоор одоо ингээд тиймээс одоо ямар нэгэн зүйл болох одоо төрөх үйл явцаас чанагш гарахын тулд бие махбод оршин буй сэтгэлийг сэрээхин төлөө цаг ямагт хичээх хэрэгтэй. Учир нь тийхүү болох нь уйтгар гуниг дагуулдгаа гэж. Яг л нөгөө ингээд өөрийгөө сэрээж сэтгэлээ сэрээхгүй цаг ямагт хичээхгүй л байх юм бол та уйтгар гунигтай атсаар хэвээрэл байх болно гэж хэлээд байгаа юм. Огторгоо нь өөртөө хөвж байгаа тоосны ширхгүүдэд үл автах адил жинхэнэ бие махбодод үл хөндөгднө. Тэнгэр тоос шороонд бохирджээ гэж бодох нь худал байдаг шиг таашаал болон шаналлыг өөрийнх нь гэж бодох нь хуурмаг төсөөлөл юм аа. Үнэн дээр таашаал шанал хоёр нь бие махбодод хамаатайж бүхнийг даван туулагч жинхэнэ биед огт хамаарлгүй. Тэдгээр нь зөвхөн мухагтаа л хамаардаг юм шүү. Тэдгээрийг алдлаа гэхэд тэдгээр нь бол алдагдал биш ээ. Таашаалч тэр, шаналлж тэр хинт ч харьяалагддаггүй зүйлээ. Бүх зүйл үнэндээ дээд амар амгалан бөгөөд хязгааргүй мөн чанар буюу жинхэнэ бие юм аа. Тэгээд ай раама минь ээ, жинхэнэ бие болон ертөнц хоёр нь ижил биш. Тэг гэсэндээ бас ялгаатай ч бас биш юм шүү дээ. Хаалтан дотор хоёрдмол зүйл биш юм шүү дээ гэсэн байна. Энэ бүхэн зөвхөн үнний л тусгал юм аа. Нэг л брахманаас гэж туйлын үнэн гэдэгж байгаа. Тэр үнээс өөр юу ч оршдгүй юм аа. Би үүнээс өөр гэж бодох нь цэвэр төсөөлөл тул түүнийг орхих тун раама. Нэгдмэл мөн чанар нь өөрөө өөрийгөө хязгааргүй ухамсар гэдгээр нь танин мэддэг. Тиймээс уйтгар гуниг төөрөгдөл төрөлт эсвэл бүтээгдсэн амтын гэж үгүй юм. Үгүй юу байна тэр л байна раама. Зовлонгоос шаналлаас ангижир гэж.
Тэгээд энэ хоёрдугаар байдлаас чөлөөлөгдөж ингээд тодруулж байгаа хэлж чинь. Тэгээ тэр хоёрдугаар байдал гэдэг нь яг юу хэлээд байгаа юм бэ гэдгийг задаад гисэн бэ. Бидний бие махбод сэтгэл зүй, мэдрэхүүгээр мэдэрч байгаа энэ ертөнц зөвхөн хоёрдугаар байдлын дунд нь оршдог. Жишээ нь өдөр ба шөнө, халуун ба хүйтэн, жаргал ба зовлон, магтаал ба шүүмжлэл, төрөлт ба өхөл. Тэгэнгүүт энэ ертөнц бүх зүйл эсрэг туйлтайгаа хамт ирдэг. Та зөвхөн зоосын нэг талыг аваад нөгөөг нь хаях боломжгүй юм аа. Шүн байж гэмээн л өдөр байна. Хүйтэн байж гэмээн л халууныг мэдэрнэ. Тэгэхээр энэ хоёрдугаар байдал бол энэ зовлонгийн одоо шалтгаан нь болоод байна. Хүний зовлон шанал нь энэхүү хоёрдугаар байдлын нэг талд нь хэд шунаад нөгөө талыг нь үгүйсгэхээр л үүсэт байдаг. Бид зөвхөн За. Тэгэхээр бид болохоор зөвхөн нэг талын ингээд бариад байдаг. Тэгэхээр үгүйс. Тэгэхээр бид зөвхөн жаргалыг хүсэж зовлон түлхдэг. Бид зөвхөн магтаалыг хүсэж шүүмжлэлийг үзэн яддаг. Гэвч амьдралын жам ёсоор эдгээр нь ээжилдэг тул нэгийг нь барьж нөгөөг нь түлхэх гэж оролдох сэтгэлийн төвшөөр стрессийг бий болгодог. Тэгээд энэхүү хоёрдугаар байдлаас яаж ангижрах вэ гэж. Энэ бол жинхэнэ би хоёрдугаар байдлаас ангид оршихгүй юм а гэж. Таны эргэн тойронд үйл явдлууд өрнөж сэтгэл хөдлөл дээш доос хавлаад өөрчлөгдөж байвч та үүнийг ажиглаж буй гэрчин өөрчлөгддөггүй юм а. Далайг жишээ авах юм бол далайн гадаргуу дээр давлгаанууд өргөлж хөдөлж өөр хоорондоо мөргөлж байдаг ч далайн гүн буюу жинхэнэ бие гэж харьцуулж үзэж байна. Энэ нь өргөлж гүндээ нам гүн тогтун байдаг. Амьдралд тохиолдох хоёрнол зүйлс нь сэтгэлээ бүү савлуулаа аль алинд нь тэгш сэтгэлээр хандаж сурах нь йог юм а гэж. За ингээд хоёрдугаар байдлаас чөлөөлөгдгийгүү саяны ингээд тайлбар орж ирж байгаа. Тэгээ үргэлжлүүлээд яасан бэ гэхээр хоёрдугаар байдлаас чөлөөлөгдсөн. Тэгэнгүүтээ үргэлжлүүлээд өөрийнхөө сайн сайхны төлөө санаа зовхооч орхиж мөн чанартаа бат бих оршоо тогтуун сэтгэлээр дотооддоо амар амгалан бай. Сэтгэлдээ ямар ч уйтгар гуниг битгий те бүү те дотоод анир чимээгүүд амра өөрийн дураар ургуулan бодох бодлууд гүйгээр ганцаар орш. Сэтгэл болон мэдрэхүүгээ язан дийлж зоригтой бай. Хүсэл шуналгүй байж хүсээгүй байхад ирсэн зүйлдээ сэтгэл хангалуун бай. Юу ч шүүрж авахгүй, юу ч орхихгүйгээр хичээл зүтгэлгүйгээр амьдр. Сэтгэлийн бүхий л гаж зуршлуудаас ангид бай. Хуурмаг үзэгдлийн сохроор дагах толбоос ангид бай. Өөрийн мөн чанартаа сэтгэл хангалуун амар ингэснээр бүх зовлонгоос ангижир. Дүүрэн сарны гэрэл далаа гийгүүлэх мэт мөн чанар дотроо уужим тэнүүн өрш. Мөн чанараараа мөн чанар дотроо баясан цэнг. За ингээд өндөрлөж.